За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын их сургууль, за боловсролын үнэлгээний төв, Монголын олон нийтийн радио телевиз хамтран бэлтгэж буй эсдийн ерөнхий шалгалтын бэлтгэл хичээлийн энэ удаагийн хичээлийг ороход бэлэн боллоо. За намайг даваад орж өгдөг Монгол Улсын их сургуулийн утга зохиол урлаг судлалын техникийн багш байна. За өнөөдрийн хичээлийн агуулгаар бүгдээрээ Монголын эсдийн ерөнхий шалгалтанд орж ирдэг. За уран зохиолын хичээлтэй холбогдох буюу энэ хам сэдвийг залан шинж тайлан тайлбарлах чадварыг хөгжүүлэх. Энэ асуултад алгуурт хариулах арга техникийн талаар үзэх юм байна. За өнөөдрийн сэдв маань бол хам сэдвийг тусган хэрэгцүүлэх, даалт санааг тайлан тайлбарлах гэдэг сэдвийн хүрээнд орох юм байна. За боловсролын үнэлгээний төвөөс бэлтгэл сэдвийн хүрээнд бол за уран зохиолын хичээлийн сонгон судлах агуулгын 11-ийн А буюу за Монголын уянга, туйс, жүжигийн яруу найраг, за сэтгэл зүйн өгүүлбэрийг уншиж хам сэдвийн хүрээнд эргцүүлэх, даалт санааг тайлан тайлбарлах гэдэг энэ сурвалжын зорилтын хүрээнд бэлтгэрээ гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байна. За яг энэ 11-ийн А гэдэг энэ сурвалжын зорилтыг харах юм бол за эхний хэсэгт бол Монголын уянга, туйс, жүжигийн яруу найраг, сэтгэл зүйн өгүүлбэрийг уншина гэдэг бол нэрээр илэрч байгаа. Уран зохиолын төрөл зүйлийн мэдлэгийг та бүхнээс шалгаж асууж байна гэдэг харах боломжтой. За ингээд задлаад харах юм бол энэ Монголын уянга, туйс, жүжигийн яруу найраг, сэтгэл зүйн өгүүлбэр гэдэг энэ төрөл зүйлийг бүгдээрээ дэлгэрүүлж үзэх шаардлагатай болж байгаа. За эхний хэсэгт бол уянгийн яруу найраг гэж авч үзэж байгаа. За уянгийн яруу найраг гэдэг энэ төрөл зүйл. За яруу найргийн шүлгэлсэн хэлбэр дотроос ямар ялгаатай, онцлогтой байдаг вэ гэдэг зүйлийг дурдах шаардлагатай болж байгаа. За уянгийн яруу найрагт уянгийн бие баатрын сэтгэл мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гочлон илэрхийлсэн юм онцлогтой шүлгүүд байдаг. За энэ бол сэргэн мандалтаас за 19-р зуунд хүртэл ингэж хөгжсөн онцлогтой юм яруу найргийн төрөл хэлбэр байдаг юм аа. За та бүхэн суур боловсролын хүрээнд үдсэн. За Дэн Ямаа зохиолчийн Шөнийн тал, Дадуу янз хаан, Бэгзэн Ивуу Болонгийн Хар ус нуурын шагшуур гэх мэт шүлгүүд нь бол уянгийн яруу найргийн тодорхой жишээ болох юм аа. За дараагийн ярих уран зохиолын төрөл зүйлийн талаарх мэдлэг бол туйсын яруу найраг буюу narrative verse гэдэг ийм төрөл зүйл орж ирж байгаа. За энэ бол өгүүлбэртгүүн дараалал, баатар, орчин, дүр гэх мэт энэ хүүрнэл зохиолын бүтвэр хэсгийг яруу найргийн хэлбэрээр буюу шүлгэлэн илэрхийлдэг юм онцлогтой төрөл зүйл байгаа. За 9-р ангийн хүрээнд үтсэн Жангарын туйс, Гисэр, за мөн хан харанхуй, Бэгзэн Ивуу Болонгийн Тэхийн зогсоол гэдэг найраглал нь бол тодорхой үйл явдал, дүр, баатар, тохиолдсон хэрэг явдал, орчны мэдээллийг шүлгэлэн хүргэдэг юм онцлогтой уран зохиолын төрөл зүйлсүүд байгаа. За дараагийн бидний ярих төрөл зүйл бол жүжигийн яруу найраг гэж онцлогтой ийм дэд төрөл зүйлийг оруулж ирж байгаа. За энэ шүлгэлсэн хэлбэрээр айзам химнэлийг бүтээхдээ за тэр жүжигийн зохиолын гол онцлог болох диалогийг шүлгэлэн хүргэдэг. Тийм учраас энэ verse drama гэж ингэж нэрлэдэг юм онцлог төрөл зүйл байгаа. За дэлхийн уран зохиолын хүрээнд авч үзэх юм бол за энэ эртний грекийн эмгэнэлт жүжиг Английн 16-аас 17 буюу Элизабетийн үеийн уран зохиолын тодорхой жишээнүүд нь бол энэ жүжигийн яруу найргийн жишээ болдог. За үүн дээр бол Софокле, Эдип хаан, Равжа говийн догшноён утга Данзар Равжагийн Саран хөхөө, за 12-р ангид үздэг энэ Бавгийн лавг сургуулийн Тамгаггүй төр гэдэг жүжигүүд нь бол харилцан яриа буюу диалогийг шүлгэлсэн хэлбэрээр бичсэн энэ жүжигийн яруу найргийн тодорхой жишээ болдог юм байна. За бүгдээрээ энэ уран зохиолын төрөл зүйл буюу за энэ уянгийн болоод туйсын жүжигийн яруу найргийн тодорхой жишээнүүдийг авч үзье. За эхний жишээ бол 90 сан хан харанхуй гэдэг энэ баатарлаг туйсаас авсан жишээ байна. За яг энэ хэсэг дээр бол туйсын баатар тэнгэр нартай тэмцээд ялтыг байгуулсны араас найр хийж байгаа энэ процессыг бол шүлгэлэн илэрхийлж байгаа. Тодорхой хэрэг явдлыг шүлгэлэн илэрхийлж байна гэсэн үг. 80 түмээрээ найралтан жаргаж байтал сайхан толгой дагнаас алтан чэж мөнгөн бөкстэй хүрэл магнаатай хүдэр сайхан биетэй нэгэн сайхан хөвгөн мэдлэг гинэ. Баяр дээр баяр олов, жаргал дээр жаргал нэмэгдэв гэж жарган аль зэлийн татаж жараага босон унгаа барьваа гэж тодорхой үйл явдал. За үйл явдлын дотор хэрэг явдлыг шүлгэлэн илэрхийлж байгаа ийм онцлогтой байгаа. За мөн дараагийн жишээ нь бол жүжигийн яруу найраг буюу Английн сонгодог уран зохиолын төлөөлөл Уильям Шекспирийн Ромео Жулиет 2 жүжигийн жишээг авч байна. За энэ дээр бол 2-р бүлгийн 2-р үзэгдэл Капулетийн цэцэрлэгт Ромео Капулетийн тагтан дээр Жулиеттай ярилцж байхдаа ингээ харилцсан яруу найргийн хэлээр буюу шүлгэлэн илэрхийлж байгаа. За та бүхэн Ромеогийн хэлж байгаа хэсгийг унших юм бол хайр сэтгэлээ жигүүр болгон дэлгээд ханан дээгүүр чинь би дүүлээд ирлээ. Хайр сэтгэл юун зорин түүндээ хүрнэ гэд толгой холох буюу зэрэгцэх холбоосоор айзам их шиг бүтээгээд яруу найргийн хэлээр жүжигийн харилцан яриаг бүтээж байгаа юм онцлогтой байдаг.
За энэ 11А буюу сонгон судал хаагуулгын энэ их зохиолыг уншиж ойлгох гэдэг хэсэгтэй холбогдож байгаа төрөл зүйлийн буюу нэрийн мэдлэгийг авч үзүүл ийм шинжтэй. За хоёр дахь хэсгийг харах юм бол хам сэдвийн хүрээнд эргцүүлэх, далд санааг тайлбарлах гэдэг. За үйл үгээр л ярьж байгаа мэдлэг чадварыг, задлан шинжлэх чадварыг илэрхийлсэн энэ хэсгийг анхааралтай авч үзэх шаардлагатай байгаа. За энэ бол ЭС-ийн ерөнхий шалгалтын Монголын хичээлийн уран зохиолын хичээлтэй холбогдох асуултанд нэгээс хоёр асуултыг хам сэдвийн хүрээнд эргцүүлэх, далд санааг тайлбарлах энэ агуулгатай холбож оруулж ирдэг юм. Онцлогтой гэдэг мөн энэ шалгалтанд бэлдэх сурагч та бүхэн анхаарах хэрэгтэй байнамаа. За ийм учраас бүгдээр бол их зохиолыг задан шинжиж тайлбарлах гэдэг энэ 6-аас 12 дугаар ангийн уран зохиолын хичээлээр олгож байгаа энэ суралцсан цогц чадамжийг эргэн харах шаардлагатай байгаа. За ерөнхийдөө ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлээр их зохиолыг бүтүр хэсгийн хүрээнд буюу жишээлбэл хүүрнэл зохиолын хувьд жишээ авбал дүр, орчин, үйл явдал, үзэл санаа, харилцан яриа, хэл найруулга гэдэг хэлбэрийн талыг нэг талаас нь задлан шинжлэх чадвар, мэдлэгийг та бүхэнд эзэмшүүлдэг. Нөгөө талаас их зохиолыг сэдв, утга санаа, хам сэдвийн хүрээнд буюу агуулгын талаас задлан шинжлэх чадваруудыг сургадаг. За соёлын хам сэдвийг 6 дугаар ангид, түүхийн хам сэдвийг 7 дугаар ангид, нийгмийн хам сэдвийг 8 дугаар ангид гэх мэтээр тодорхой өсөх байдлаар тодорхой хам сэдвүүдийг задлан шинжлэх, тайлбарлах чадваруудыг сургадаг гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ хам сэдв буюу контекст гэж яг юу юм бэ гэдэг энэ ерөнхий ойлголтыг авах хэрэгтэй болж байгаа. Сэргийн санах учиртай болж байгаа гэсэн үг. За энэ контекст гэдэг үг буюу хам сэдв гэдэг үг нь бол эртний латин хэлний con буюу хам, texture буюу нэхэх гэдэг юм үгнээс утгатай. Тэгэхээр текстийн утгыг бүрэн гүйцэд илэрхийлэхэд гол утга санаанаас гадна ялгаатай орж ирж байгаа бүхий л мэдээллүүдийг хам сэдвт оруулж тооцдог ийм учиртай байгаа. За тэгэхээр ер нь бол их зохиолын хам сэдв нь дүрийг тодорхойлж буй тухайн цаг үеийн нийгэм соёлын нөлөө, үйл явдал, үзэл бодол зэрэг зохиолын хамгийн их мэдээлэлтэй хэсэг байдаг. Тийм ч учраас тухайн зохиолыг бүрэн гүйцэд уншиж ойлгох, асуулт даалгаварт хариулахад хам сэдвийг задлан шинжиж, тайлбарлахын чадрыг эзэмших нь зайлшгүй чухал байнамаа. За тэгээд мөн энэ уншигч хам сэдвийг бүрэн ойлгосноор танин мэдхийн цэнгэл таашаалыг илээ зогсохгүй зохиолын үн чанар нэмэгддэг юм онцлогтой байгаа. За тэгэхээр яг энэ хам сэдвийн хүрээнд тусан эргцүүлээд далд санааг тайлбарлана гэдэг нь ямар учиртай вэ? Ер нь хам сэдв зохиолын далд утга санаа хоёр хоорондоо хэрхэн холбогддог вэ гэдэг ийм асуудлыг тодруулан тайлбарлах хэрэгтэй болж байгаа. За ерөнхийдөө бол тухайн зохиолчид ялангуяа энэ хаалттай нийгэм зохиол бүтээлээр төрөвж ирсэн зохиолчид зохиолын үйл явдал хам сэдвийн дунд өөрийн хэлэх гэсэн ерөнхий санааг далдалж мөр хооронд цагаан зайд бичүүлдэхийг л далд утга гэж тайлбарлаж далд санаа гэж хэлдэг. Тийм учраас энэ хам сэдвийг хам сэдвт төвлөрсөн уншлаг хийгээд их зохиолын хам сэдвийг бүрэн гүйцэд ойлгож ухаан тайлбарснаар далд утга санааг бол тайлбарлахын боломжтой гэж уран зохиолыг судлаачид үздэг. Тийм учраас хам сэдвийг далд утга санаатай гэж холбож тайлбарлах суралцсан зорилт ийм зорилгыг төвшүүлдэг гэсэн үг. За тэгэхээр бид энэ хам сэдв төвлөрөөд их зохиолыг задлан шинжлэхийн тулд дараах зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Энэ нь бол юм тодорхой 3 алхамтай байна гэсэн үг. За ямар 3 алхамтай явах вэ гэхээр нэгт бол их зохиолыг туурхад нөлөөлсөн тухайн нийгэм, соёл, шинжлэх ухааны нөлөөг ойлгох хэрэгтэй болдог. Ямар нийгэм тухайн зохиол бүтээгдсэн, ямар соёлын орчин тухайн зохиол бүтээгдсэн, тухайн зохиол бодиттой биелэл болоход ямар шинжлэх ухааны нээлтүүд тэр зохиол дотор туссан байх боломжтой вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэсэн үг. За хоёрт нь бол тухайн зохиол дэвшүүлсэн асуудлын хүрээнд өөрийн дуршлыг илэрхийлэх. Уншигч өөрийн хувийн дуршлаг буюу тухайн хам сэдвтэй холбоотой уншигчийн хувьд, сурагч та уншигчийн хувьд юу гэж бодож сэтгэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй болж байна гэсэн үг. За гуравт нь бол тухайн зохиолын ишлэл болоод тодорхой нийгэм төгс соёлын хам сэдвүүдийг их зохиолын жишээтэй холбож тайлбарлах. За энэ бол ам болон бичгийн хэлбэрээр илэрдэг энэ чадваруудыг хөгжүүлэхийн тулд энэ сурвалжын зорилт энэ ойлголтыг бид заан сургаж хөгжүүлдэг гэсэн үг. За ерөнхий боловсролын хүрээнд бол бид энэ хам сэдвтэй холбоотой бол түүх, нийгэм, соёлын хам сэдвүүдийг голчлон үздэг. Гэхдээ зохиол дотор ерөнхий утгаар хэдий чинээ олон холбогдох мэдээлэл салбарын асуудлуудыг дурдан төдий чинээ олон хам сэдв байх боломжтой гэж үздэг. Тийм учраас нийгмийн хам сэдв, түүхийн хам сэдв, улс төрийн хам сэдв, соёлын хам сэдв, утга зохиолын хам сэдв, шинжлэх ухаан, эдийн засаг, зохиолчийн намтрын хам сэдв, эмэгтэйчүүдийн хам сэдв гэх ийм хам сэдвүүд байх боломжтой гэж ингэж дурддаг гэсэн үг.
За хамгийн түрүүнд бол одоо нийгмийн хам сэдвийг авч үзэж байгаа. За эсдийн ерөнхий шалгалтын асуулт даалгаварт бол тодорхой утгаар хамгийн их олон удаа давтагдсан хам сэдвүүдийг одоо авч үзэх юм бол нийгэм төгс соёлын хам сэдвүүдийг одоо асуулт даалгаварт оруулсан байдаг. За нийгмийн хам сэдв гэж одоо юу вэ гэвэл хамгийн одоо тодорхой утгаар хэлэх юм бол тухайн зохиол дотор өгүүлж буй тодорхой нийгмийн тогтолцоо, бүтэц, соёл, улс төр, эдийн засгийн харилцаа болон нийгмийн асуудлуудыг хэрхэн одоо тэр зохиолч бүтээлч байдлаар зохиол бүтээлдээ туйран тусгасан бэ гэдэг асуудлыг авч үздэг. За мөн нөгөө талаас зохиолчид тодорхой нийгмийн ямар асуудал, нийгмийн бүтэц нөлөөлөд зохиол туссан байх боломжтой вэ гэдгийг харддаг гэсэн үг. Нөгөө талаас харах юм бол нийгэм гэдэг нь өөрөө олон талын үзэгдэл болдог. Тийм учраас одоо соёл, улс төр, эдийн засгийн хам сэдвүүдтэй тодорхой утгаар одоо ингэж бүрхэгдэж, ижил утгаар ойлгогдох юм тохиолдол байдгийг та бүхэн бас дасгал даалгаврыг ажиллаж байхдаа анхаарах шаардлагатай юм аа. За нийгмийн хам сэдвийг тодорхойлохдоо дараах зүйлд анхаарах хэрэгтэй болдог. За одоо тухайн зохиолын үйл явдал аль цаг үед өрнөж байгаа вэ? Энэ энгийн нийгэм үү, нийлмэл нийгэм үү, их Монгол улсын үе юм уу, аж үйлдвэрчний дараах нийгэм үү, социалист нийгэм үү? За энэ зохиол өрнөж байгаа нийгэм цаг үеийг тодорхойлсны араас энэ зохиол өрнөж буй нийгэм нь дүр Баатарт хөдлөшгүй байр суурийг тохон оноож байна уу? Дүрийн хийж байгаа үйлдэл хийгээд эс үйлдэлүүд тулгуурлаад ямар нэгэн байр сууриас гарах боломжийг олгож гин үү, олохгүй байна уу гэдэг зүйлийг харах хэрэгтэй. За мөн одоо зохиолын дүр Баатар нийгмийн аль хэсэгт хамаарч байгаа вэ? Дээд давхрын төлөөлөл үү, эртний одоо энтхгийн одоо нийгмийн тогтолцоогоор шуудрууд гэдэг кастад хамаарагдах уу? Энэ нийгмийн давхраажилт анги давхраа нь дүрийн хувьд сайн нөлөөлж байгаа юу? Тэгэхээр зохиолыг илүү бүрэн гүйцэд уншиж ойлгоход энэ дүрийн одоо нийгэм дэслэх байр суурь давхраажилтын аль хэсэгт хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа. За ингээд харах юм бол та бүхэн уран зохиолын хичээл, их зохиолыг уншиж ойлгохдоо нийгэм судлал, нийгмийн тухай мэдлэг хичээлтэйгээ интеграц хийж холбож ойлгох шаардлагатай болж байгаа. За мөн одоо тэр дүр бааtruуд нь тодорхой нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй юу? Үүрэгтэй бол ямар үүрэгтэй байгаа вэ? За мөн нийгмийн тогтсон үүргийг зөрчихэд ямар арга хэмжээ авч байгаа вэ гэдэг зүйлийг анхаарч харах хэрэгтэй. За ихэвчлэн одоо хаан засаглалтай ч юм уу, за 20 дугаар зуунаас өмнөх Монголын нийгмийн тухай өгүүлж байгаа зохиолд бол дүрийн эс үйлдэлүүд тулгуурлаж гин буруу хүлээх, эсвэл шагнах ийм одоо нийгмийн системийг илэрхийлсэн байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо дөрүүд тухайн нийгэм эрх мэдэлтнээс алим нэг албадлага, шийтгэл хийгээ шагнал хүндэтгэлийг үйлдэлхүй болоод эс үйлдэхгүйгээрээ дамжуулан одоо авч гин үү, шагнагдаж шийтгэж гэнэ үү гэдгийг анхаарч харах хэрэгтэй гэсэн үг. За мөн зохиол бүтээлд тодорхой ямар нэгэн нийгмийн асуудлыг илэрхийлсэн үү гэдгийг харна гэсэн үг. За үүн дээр бол одоо англи хэлт уран зохиолын жишээ одоо Чарльз Диккенс гэдэг зохиолчийг бол дурддаг. Одоо энэ Чарльз Диккенс гэдэг энэ зохиолчийн зохиол бүтээл дотор тухайн үеийн Лондон хотын асуудлуудыг маш ихээр дурдсан байдаг гэж одоо хэлдэг. За тийм учраас одоо Чарльз Диккенсийн зохиолуудыг унсны араас бол тухайн одоо Лондон хотын нийгэм тулгарч ирсэн асуудал. За хот зохион байгуулалтаас хотын иргэдийн асуудлуудыг харах боломжтой байдаг гэж хэлцүүлгийг өгүүлдэг юм байна. За бүгдээрээ бол нийгмийн хам сэдвийг за эс буян нэмхийн харанхуй засаг гэдэг жүжигийн зохиол дээр тулгуурлаж авч үзье. За энэ харанхуй засаг жүжигт бол ноёны аягач цэцэг гэдэг бүсгүй за гүжирдүүлээд одоо ингээд шийтгүүлдэг, хэлсээр шийтгүүлдэг. За тэгээд цэцэг бүсгүй бол өөрийн дураар үйлдэгөө үйлдэлээсээ болоод за түүний сэтгэл залуу Чулуунбаатар ар гэрийнхэнд нь бол эмгэнэлт үйл явдал тохиолдож байгаа. Ийм процессыг бүгд нь харуулдаг. За уг жүжигт яг нийгмийн хам сэдвийн хүрээнээс авч үзэх юм бол яагаад аягач бүсгүй цэцэг за дурлал залуу гэр бүлийнхэнд нь эдгээр үйлдэлүүд эдгээр хэрэг явдал тохиолдоо гэдгийг харах юм бол 20 дугаар зуунаас өмнөх монголчуудын уламжлалт нийгмийн тогтолцоотой бол холбож ойлгох болж байгаа. За энэ дөр бол тайж язгууртан гаралтай хат ноёд бол өөрийн албадхийн аягач нарт бол үйлдэгүү үйлдэлийг нь бол гүтгэн ял хүлээлгэх юм одоо нийгмийн тогтолцоо байсан байна. Энэ дөр бол одоо нөгөө шүүх гэдэг юм асуудал байгаагүй юм өөрийн хараажаар шийдвэрлэдэг байсан байна гэдэг тэр нийгмийн бүтэц шагнал шийтгэлийн тогтолцоог харах боломжтой гэсэн. За мөн нөгөө талаас тодорхой зохиолчийн амьдарч исэн нийгмийг бас зохиолтой уйж харах хэрэгтэй. Яагаад буян нэмэх гэдэг зохиолч нийгмийн тэр дээд хэсэг буюу тайж язгууртаа ноёд хаттыг ийм байдлаар бичвэ гэдэг нь тухайн цаг үед зонхилж исэн нийгмийн үзэл суртал улс төрийн одоо энэ үзэл баримталтай холбоотой байдаг гэсэн үг. Тэгэхээр нийгмийн хам одоо сэдвийг шинжлэхдээ их зохиолыг хоёр талаас нь харах хэрэгтэй болж байна гэсэн үг. За дараа нь соёлын хам сэдв. За соёлын хам сэдв нь бол одоо нийгэм болоод улс төр түүхийн хам сэдвийг бодвол тодорхой утгаар бол хүний үйлдэлгүйгээр дамжиж гарч ирж байгаа бүхий л бүтээлч үйлдэлийг илэрхийлдэг учраас маш өргөн хэмжээний одоо энэ агуулгыг илэрхийлдэг. За соёлын хам сэдв нь бол аль нэг нийгэм, улс орон, соёлын орчинд харьяалагдах
дүр баатрийн уламжт аж төрх ёс, соёлын бит ба бит бус өв, итгэл үнэмшил үнд зүйлээр бол илэрдэг юм онцлогтой. За тэгээд зохиолд тусгайсныг одоо үндэсний соёл, эдээ ундаа, гэр орон, хувцс зүсгээд баяр наадам ёслолыг дүрслэн үзүүлж анхаарах хэрэгтэй. Тэгэхээр чамд ямар нэгэн мэдэхгүй бэлдэж байгаа ч мэдэхгүй соёлын үг хэллэг гарч ирж гэнэ үү? Тэгвэл тэр нь соёлын хам сэдвтэй хамаарах юм онцлогтой байдаг гэсэн үг. За тэгээд яагаад ер нь зохиол бүтээл дотроос соёлын хам сэдвийг онцлон одоо ингэж тодорхойлж гаргаж ирээд ойлгох ёстой юм бэ гэвэл одоо бид бүгдээрээ олон соёлыг эрхэмдэг дэлхийн ертөнцид амьдарч байгаа учраас өөрийн мэдхгүй соёл хүндэтгэлтэй хандах одоо энэ хандлагыг суулгах юм гол зорилготой байдаг юм аа. За бүгдээрээ соёлын хам сэдвийн жишээг авч үзье. За энэ Хөдөлгөөнбаатарын дулмын одоо цэнхэр тэрлэгт гэдэг одоо энэ их зохиол дээрээс жишээг авсан байна. Сургачигтад орсон байдаг. За цэнхэр тэрлэгт гэдэг одоо энэ богино өгүүлэг эхлэхдээ бол ингэж эхэлж байгаа. Үеийнгийн хоёр ихнэр үдмлийг үүрч матамлыг барьж ухаа долгод нэгж явна. Хаврын халтар хомоолоос эхлээд ноднингийн хөх харгал, уржнингийн саарас сармай аль таарснаа хамж гүймлийн гэмлийг түүж явна гэж эхэлдэг. За ерөнхийдөө бол энэ монголчуудын одоо уламжлалт хөтөлбөрийн хувьар за уламжлалт соёлын доторх одоо энэ хөдөлмөрийн хуваарийг л харуулж байгаа. За ингэхдээ бол одоо нэг арга үрсэн хоёр залуу эмэгтэй ихнэр одоо ингээд аргалт үүж түш бэлтгэж байгаа хэсгээр бол эхэлж байгаа. За энэ дээр бол монголчуудын одоо уламжлалт соёлтой холбоотой тэр соёлыг илэрхийлж байгаа ямар хэсгийг харах боломжтой гэвэл нэгт аргалт түшийг нэрлэдэг юм ялгаатай нэршлүүдийг харж байна. Жишээ нь одоо хаврын халтар хомоол, ноднингийн хөх аргал, уршнингийн саарас сармай гэдэг зөвхөн монголчуудын нүүдлийн соёл иргэншилт байдаг ялгаатай соёлын илэрхийлэл түвштэнд оноож байгаа ялгаатай нэршлүүдийг харах боломжтой гэсэн үг. За мөн одоо энэ дотор бол тийм үдмлийг үрч, матамлыг барих, за гүүмлийн гэмэл гэх зэрэг одоо утга дадлан онцгойлох аргаар за энэ дээр бол тийм арга савар эсвэл одоо юу гэдэг хонь малыг ингэж төлөөлүүлэн илэрхийлж байгаа юм аман соёлын илэрхийллийг харж болно гэсэн үг. Энэ бол соёлын амс бол хамаарч байгаа. За мөн одоо энэ зохиолын одоо өрнөл хэсэгт бол тий баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо нааш хараад сарвчилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хүүхэн байдаг юм а гэж хэлж байгаа. За энэ баруун гар талаас гарч ирэх гэдэг нь бол монголчуудын уламжлалт хот айлын зохион байгуулалтанд бол эцгийн гэрийг зааж идэг. За тэгэхээр тэр бүсгүй бол тодорхой утгаар одоо хадамд гарч хадмын галд мөргөөгүй эцгийн гэртэй байгаа хин нэгний хүлээж байгаа гэдэг утгыг уламжлалт соёлын контекст хот айлын зохион байгуулалтан дээр тулгуурлаж одоо илэрхийлж байгаа ийм онцлогтой байна. За бүгдээрээ дараагийн жишээг авч үзье. Энэ бол одоо их шиглэнт ноён хутагт данзар авж байгаа энэ дөрвөн цаг гэдэг шүлэг байгаа. За энэ 10 дугаар ангид ордог одоо ийм сэдв санагдаж байна. За дөрвөн улирал гэдэг одоо энэ шүлгийн маань намар гэдэг өтлөх цаг гэдэг одоо энэ хэсэгт бол тий намрын хонгор салхи ирээд навт цэцгийн дуртмал өнгөн сулраад найгалц холон цэцгийн үр дэмснэ автаад нарны дулаан элчин буурнал найртай багын омгоор найдангуй 5 хорийн эрхэнд хучигдаж 8 чөлөөт хүмүүний биеийг олсноо насны эдрийн цогоор нөхчөөвөл гэж одоо илэрхийлсэн байна. За эхний дөрвөн мөрөнд бол байгаль намрын цаг өнгөтэй ингээд нарны илч буурах, за тэгээд нөгөө цэцэг навч хаагдрах, за үр жимс боловсрох гэдэг одоо энэ байгалийн өнгө байсыг илэрхийлсэн дөрвөн мөр байгаа. За сүүлийн дөрвөн мөрөнд бол тэ хүний одоо тэр идэр залуу насыг одоо энэ биеийн осны хэрэг учрыг гүйцэтгэхгүй үрж дуусвал гэдэг нэг юм хэсэг гарч ирж байгаа. За энэ дээрээс бол найдангуй 5 хор, 8 чөлөөт хүний бие гэдэг одоо ийм шашин соёлын хам сэдв дотор багтах уламжлалт шашны ойлголтуудыг одоо ойлгох хэрэгтэй болж байгаа. За жишээ нь одоо найдангуй 5 хор гэдэгт бол одоо энэ ёс зүйн утгатай ийм ойлголтууд орж ирдэг. За шунал тачаал, уур хилэн, мухаг аранхуй, омог дээрэмгээ хата найдангуй гэдэг ийм 5 зүйлийг бол илэрхийлдэг байна. Тэгэхээр та бүхэн зүгээр нэг нэр үгээр те хоорондоо холбоо үгээр илэрч байгаа найдангуй 5 хор гэдэг одоо энэ соёлын контекстыг ойлгохын тулд зайлшгүй тухайн зүйлийн ард дагуулж байгаа утга агуулгыг мэдэх шаардлагатай болж байгаа гэсэн үг. За 8 чөлөө гэдэг нь бол те одоо там бэр доош дөрөх адгуус бош дөрөх гэсэн чөлөөгүй 8 орноос хагацаад өөрийн тэр тухайн биеийг осны учир хэргийг гүйцэтгэж болдог хүний биеийг одоо заадаг ийм онцлогтой одоо байна гэсэн үг. Тэгэхээр тухайн зохиолыг бүрэн гүйцэд ойлгохын тулд эдгээр соёлын үг хэллэг. За тэр дамаа те тэр соёлоор илэрч байгаа шашны үг хэллэгийг мөн одоо ойлгох, уламжлалт шашны үг хэллэгийг ойлгох хэрэгтэй байна гэсэн үг. За сүүлийн хам сэдвийн чинь бол түүхийн хам сэдвийн жишээ байгаа. За энэ бол мөн одоо ерөнхий эсний шалгалт нийтлэг дурддагдаг хам сэдвийн нэг байна. Тэгэхээр түүхийн хам сэдв нь бол тухайн зохиолд өгүүлжгүй түүхэн цаг үе бодит үйл явдал нөхцөл байдлаар илэрдэг. За мөн зохиолчийн амьдарч исэн түүхэн нөхцөл байдлыг ялгаж судаа гэсэн үг. За тэгээд түүхэн хам сэдвийг задлан шинжлэхдээ дараах 3 зүйлдэд анхаарах хэрэгтэй болдог. За нэгт бол зохиолч яг аль цаг үед амьдарч исэн үгүй юм бэ, тэ?
одоо гадаадын болоод Монголын зохиолч байлаа гэхэд энэ 20 дугаар зуунд амьдарч ирсэн үгүй юм уу? Эсвэл бүр одоо 15 6 дугаар зуунд амьдарч ирсэн үгүй юм уу гэдгийг ялхан таних хэрэгтэй болдог. За тэгээд тухайн цаг үе нийгэм одоо түүхэн нөхцөл байдлын зохиолч хэрхэн нөлөөсөн бэ? Тэ? Тухайн одоо түүхэн цаг үеийн нөлөө байсан уу гэдгийг ойлгох хэрэгтэй. За мөн зохиол түүхэн он үйл явдлыг дүрслэн өгүүлж түүхэн дүр баатрыг бүтээсэн үү? Одоо Ард Аюуш гэдэг юм уу, тэ? Эсвэл одоо Чингис хаан гэдэг юм уу, Мантухай цэцэн хатан гэдэг юм уу, тодорхой түүхэн баатрууд орж ирж байна уу гэдгийг харах хэрэгтэй. За мөн зохиолын дүрслэгдэхүүн болон бичвэрээс ойлгохгүй үг хэллэг байна уу? Хэрвээ ойлгохгүй үг хэллэг байвал тухайн ойлгохгүй байгаа үг хэллэг чинь тодорхой цаг хугацааны одоо зөрүүтэйгээр орж ирж байгаа тий. Түүхэн үг хэллэг дүрслэл байгаад байна уу гэдэг анзаарах хэрэгтэй. За эдгээрээс бол түүхэн хам сэдвийг тодорхойлж болно гэсэн үг. За түүхэн хам сэдвийн шишээр бүгдээрээ одоо их зохиолч дашд оржийн, нацагд оржийн эрүүлийг хамгаалах газар гэдэг шүлгийг авч үзье. За энэ шүлэгт бол те Улаанбаатар их хотын дээр хувьсгалын жавхлан төгөөд асыг гэрэлтүүлнэ. Айлчин жуулчин орон нутгийн ардууд ас холоос хувьсгалын амар сайхныг иднэ. Уудам дэлгээр их хотын төв дунд ардын эрүүлийг хамгаалах газар байна. Хол ойрын газар бүрийн Монгол ах トゥ за хүнд хөнгөн зүйл бүрийн өвчтөе Монгол хүмүүс ачид ёсны шинжлэх ухааны бодит эмнэлгээр асруулан хүмүүжиж баясан эдгэрэн байсаар хувьсгалт орны түмэн шат алхан хөгжсөнийг хувь хувьдаа зөвлөдөн баясгалан гэдэлнэ гэж хэлж байгаа. За энэ бол 1935 онд одоо бичигдсэн шүлэг байгаа. За энэ шүлэг дээр яг түүхэн хам сэдв нь юу байна вэ гэхээр монголчуудын дунд байгаа одоо тэр эрүүл мэндийн асуудал. За тэр өвчин эмгэг, за мөн шинжлэх ухааныг дагаж орж ирсэн эрүүл мэндийн тогтолцооны талаар бидэнд одоо харуулах түүхэн хам сэдвийг арга боломжийг олгож байна гэсэн үг. Тэгэхээр 1921 оны хувьсгалаас цааш одоо Монголд эрчимтэйгээр өгж байгаа шинэ Европ суурьтай гэж хэлдэг. Тэр эрүүл мэндийн институтийн түүхэн хам сэдвийг одоо энэ шүлэг дотор татаж оруулж ирж мөн тухайн нийгэм дүрмжсэн түүхэн асуудал нь зохиолчийн энэ шүлэгт нөлөөсөн байнамаа. За хоёр дахь жишээг харж үзье. Энэ бол дэлхийн уран зохиолын жишээ болж орж ирж байгаа. За тодорхой мөн түүхэн үйл явдал, түүхэн нөхцөл байдал зохиолчийн бүтээл дотор одоо нөлөөсөн байдаг. Үүний жишээ нь бол 16-аас 17 дугаар зууны үеийн Элизабетийн гэж нэрлэдэг Английн уран зохиолын одоо сод туйрвагчдын нэг Шекспирийн бүтээлд тодорхой илэрдэг. За Шекспирийн Хамлет, Макбет, 3 дугаар Ричард хаан гэх мэт энэ жүжигийн зохиолуудад юу илэрдэг вэ гэхээр эрх мэдэл, за тэгээд хаан ширээг хэн залгах вэ гэдэг асуудлыг хамгийн чухлаар одоо авч өгүүлсэн байдаг. За энэ Шекспирийг одоо яг гараага одоо энэ Глоб гэдэг театртаа одоо уран бүтээлийн эхэлжсэн энэ үед бол одоо Элизабет 1-р хатан бол төрийн эрхийг гартаа авсан. За яг уран бүтээлийн эд оргил үед бол одоо Элизабет хатан хөгшөрч өгсөн байдаг. Одоо тодорхой л одоо энэ хорвоогийн хүн учраас өтөлж хөгшөрч өгсөн байдаг. За тэгээ Элизабет хөгшрөөд за хатан бол одоо үр хүүхэдгүй учраас хаан ширээг хэн залгаж авах вэ гэдэг ийм асуудал бол их айхтар хурцаар гарч ирсэн. За энэ хаан ширээг хэн залгах вэ гэдэг асуудал энэ Уильям Шекспир гэдэг зохиолчийн тодорхой бүтээлүүдэд. За энэ дурдж байгаа те Хамлет, Макбет, 3 дугаар Ричард хаан. За үүнээс ч илүү олон бүтээлүүдэд бол нөлөөсөн байдаг юм онцлогтой байдаг. Тэгэхээр яг зохиолчийн амьдарч байгаа түүхэн нөхцөл байдал зохиол бүтээлд нөлөөсөн үү гэдгийг та бүхэн одоо анзаарч харах хэрэгтэй гэсэн үг. За хам сэдвийн тухай одоо өгүүлж байгаа хэсэг бүгдрээ энэ хүртэл авч үзээд яг уран зохиолын хичээлийн даалгаврын эзлэх тоо үн дотор хам сэдвтэй холбоотой даалгаврууд хэд орж ирдэг вэ гэдэг асуудал дараагийн хэсэг рүүгээ шилжиж. За 2022-оос 26 он хүртэлх одоо энэ сүүлийн 5 жилийн эсэлтийн ерөнхий шалгалтыг харах юм бол уран зохиолын даалгаврын эзлэх, уран зохиолын хичээлтэй холбогдох даалгаврын тоо хэмжээ бол жил ирэх тусам өссөн байдаг. 2022 онд бол яг уран зохиолын хичээлтэй холбоотой 7 даалгавар орж ирсэн байдаг. За 8, 9 сүүлийн 2 жил за мөн энэ жил анх одоо энэ Ешийн шалгалтанд, эсэлтийн ерөнхий шалгалтанд 10 болж өссөн. За нийт даалгаврын одоо жинд эзлэх хувь нь бол 16-аас 22.7% бодол өссөн байна. За энэ уран зохиолын яг даалгавар дотроо та бидний сая авч үзсэн хам сэдвтэй холбогдох даалгаврын тоо жил болон тогтмол 1 юм уу 2 даалгавар орж ирдэг. За жишээ нь 22 онд бол 1 даалгавар ингээд орж ирээд тогтмолт явсан байна. Тэгэхээр та бүхэн одоо энэ их зохиолын хам сэдвийг задлан шинжиж тайлан тайлбарлах чадварыг эзэмснээр уран зохиолын даалгавар дотор ирэх 1 асуулт 2 оноог бол ингээд авах боломжтой байна гэсэн үг. За Монголын хичээлийн эсэлтийн ерөнхий шалгалтын одоо энэ 2024 оны анх хувилбарын даалгаврын жишээг оруулсан байна. За энэ одоо хувилбарын маань 24 дугаар асуулт нь бол хам сэдвтэй холбоотой дасгал даалгавар орж ирсэн байна.
За 24 дугаар асуултанд бол Дожогийн Цэдугайн за улаан хамбан зодогт буюу 5-ын даваа тууж дээрх одоо нийгмийн хам сэдв аль нь вэ? Нийгмийн хам сэдвийг тодорхойлох юм асуулт орж ирсэн байна. За А хариулт бол 1821 оны үеэс дорнодын талд нар салхи амсан байж чирэг боргил өссөн хүдэр гэдэг хүү айлд ачаа дэшний хүндийг өргөн зарцлагдаж байсан юм гин блэ гэх юм нэг хэсэг орж ишилд орж ирсэн байна. За Б хэсэгт Б хариултан дээр бол наадмын талбай баруун зүүн жигүүрт ирээлэн хаанхах Монгол үндэсний угалц мэтгсэн асрууд харагдана гэдэг юм зохиолын байгалийн дүрслэл орчны дүрслэлийг илэрхийлсэн ши орж ирсэн байна. С хариултанд бол улс даяар босоо гэж алдарсан сууд бүхийн хот чимгийг барилдахыг өмнө дуулаагүй нь яамаа гэдэг нэг юм хэсэг орж ирсэн байна. За D хариултанд эн чинь хуучин сайн ноён хааны насан гарсгалантай гараа дэвэн яасан адилхан юм бэ гэж нүдэндээ итгэж ядсан нэгэн үгүй үгүүлнэ гэд. За мөн нэг юм хандал. За шууд бус тодорхойлолт. Одоо дүрийн хэлээр илэрж байгаа шууд тодорхойлолт орж ирж байна. Е хариултанд бол зуны зоосон шар наран сонгон хайрхны цаагуур далд орохыг завдан наадмын талбай энэ өдрийн сүүлийн гэрлээ харамгүй цацрааж байваа гэдэг юм орчны дүрслэл орж ирж байгаа. За тэгэхээр та бүхэн энэ 5 хариултаас аль нь нийгмийн хам сэдвийг илтгэх вэ гэдэг зүйлийг анхаарч харах хэрэгтэй болно гэсэн үг. За зөв хариулт нь бол Э хариулт байгаа. За яагаад Э хариулт болж байна гэхээр Э хариултанд бол тодорхой нэг нийгмийн бүлгийг илэрхийлэх одоо тодорхой дүрслүүд орж ирж байгаа. Яг одоо тэр хүдэр гэдэг хүү бол те одоо ачааны хүндийг өргөөд айл зарчлагдчихсэн одоо нэг юм эгэл бор тэр нийгмийн нэг төлөөллийг илэрхийлж байгаа юм эсвэл. За бус хэсгүүд яагаад одоо нийгмийн хам сэдвийг тодорхойлсон хариулт болсонгүй гэвэл за B хариулт бол тэр наадмын талбай дээр за монголчууд тэр наадмын талбай дээр ихэвчлэн застын асар за түүн дээр байгаа үндснийхээ уулзыг дурдж байгаа учраас соёлын хам сэдвт одоо холбоотой хариулт болж ирж байгаа гэсэн үг. За С хариулт бол тодорхой утгаар бол монголчуудын тэр бүх барилдах бүхийг те одоо босоо гэж алдарсан гэдэг тэр Монгол бүхий соёлтой холбоотой мөн соёлын хам сэдв орж ирж байгаа. За D хариулт бол тодорхой хам сэдв гэхээсээ илүүтэй дүрийг тодорхойлж байгаа шууд болон шууд бус тодорхойлтын одоо бүтүүр хэсэг орж ирж байна. За Е хариулт нь бол тэр наадмын талбай байр байдал байгалийн зураглал орж ирж байгаа ийм онцлогтой. Тэгэхээр хамгийн зөв хариулт нь бол Э хариулт гэж харах боломжтой. Тэгэхээр та бүхэн нийгмийн хам сэдв гэдгээ тодорхойлж хараад яг нийгмийн хам сэдвийг юу илэрхийлдэг бэлээ гэдэг өмнө үтсэн задлаг асуултуудаа асууж үзэхэд энд бол тодорхой нийгмийн бүлгийг одоо зохиол дүрслэл илэрхийлж байгаа хэсэг байна гэж нийгмийн хам сэдвт холбогдож байгаамаа. За мөн Монголын хичээлийн шин эсдийн ерөнхий шалгалтын одоо 2023 оны бие хувилбарыг 24 дугаар асуулт нь бол хам сэдвтэй холбоотой. Зохиолын хам сэдвийг тодорхойлох ийм даалгавар урж ирсэн байгаа. За 24 дугаар даалгаварт бол одоо Чадраавлын Лодоо дамбын тунхлаг тамир рамааны одоо дараах хэсгээс түүхэн хам сэдвийг илтгэх хэллийг олоорой гэж. Тэгэхээр хам сэдвтэй холбогдох хам сэдв нь тодорхой үг хэллэгээр илэрч байгаа тэр хэсгийг тодорхойлж олох ийм дасгал даалгавар орж ирсэн байна. За рамааны эхлэл хэсгээс байна. Олон өргөгдсөний 4-р оны зуны ихэнх сарын 1 өдөр их тамирын хойгуур гарсан замаар 30 орчим насны хар хүн нилээд ачаатай морин дэрэг хөтлөөд явж байваа гэдэг ийм хэсэг байна. За тэгэхээр энэ өгүүлбэр дотроос түүхэн хам сэдвийг илтгэх хэллийг олох шаардлагатай болж байгаа. За тэгэхээр түүхэн хам сэдвээр тодорхой нэг түүхэн он цагийг илэрхийлэх түүхэн хүнийг илэрхийлэх тийм үг байх хэрэгтэй гэсэн. Та бүхэн одоо задлаг асуултаараа өмнө үтсэн түүхийн хам сэдвийг илэрхийлэх задлаг асуултаараа энэ 5 хариулт дотроос одоо оновчтой хариултыг олох шаардлагатай болж байгаа. За энэ 5 асуулт дотроос одоо хариулт дотроос B хариулт буюу олноо өргөсний 4-р он гэдэг нь 1911 онд одоо Богд хааныг хаан ширээнд өргөмжсөний араас оны цолыг олноо өргөгцөн гэж одоо өгсөн тэр түүхэн одоо хам сэдв түүхэн үйл явдал түүхэн он цагийг гэрчилж байгаа үг буй учраас түүхэн хам сэдвд хамаарч байгаа. За бус хариултууд нь яагаад түүхийн хам сэдв болсонгүй вэ гэдэг асуултанд хариулвал анх хариулт нь зуны ихэнх сарын 1 өдөр гэдэг нь бол ерөнхий одоо орон цагийг зааж байгаа юм илэрхийлж байгаа. Тийм учраас түүхэн болохгүй гэсэн үг. За их тамирын хойгуур гарсан зам гэдэг нь бол одоо тодорхой байц буюу зохиолын орныг зааж байгаа. За энэ нь бол түүхэн утгатай гэхээсээ илүүтэй зохиол хаана өрнөж байгаа вэ гэдэг асуултанд хариулах үүрэгтэй байна. За 30 орчим насны хар хүн гэдэг нь бол Дүр Баатрыг тодорхойлохоос өмнө ерөнхий хүүсийг заасан ерийн нэрээр Дүр Баатрыг тодорхойлж байгаа юм. Шууд тодорхойлж байна. За ачаатай морин тэрэг хөтлөөд гэдэг нь түүхэн хам сэдвээсээ илүүтэй одоо морь малыг унлаг ачлаханд хэрэглэдэг монголчуудын уламжлалт одоо соёлын хам сэдвтэй холбогдох одоо ийм асуултыг өгсөн байна. За
За бүгдээрээ одоо дүгнэлт зөвлөгөө хэсэг рүү оръё. За тэгэхээр одоо энэ эсдийн ерөнхий шалгалттай холбогдох хам сэдвтэй холбогдох дасгал даалгаврыг ажиллах. За мөн эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэхдээ юуг анхаарах талаар энэ хэсэг та бүхэн зөвлөх юм. За нэгт бол эсдийн ерөнхий шалгалт бол тодорхой утгаар төвшин тогтоох шалгалт биш. Та бүхнийг тодорхой утгаар одоо гүйцэтгэлийн айл зэрэгт хүргэснийг хэмжих шалгалт биш. За энэ шалгалт бол боловсролын дараагийн түвшинд буюу их дээд сургуульд, их сургуульд суралцахад тэр сургуулийн тавих тий дараагийн түвшний одоо боловсрол эзэмшид шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн үү гэдгийг та бүхнээс асууж шалгах ийм уралдаан шалгалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас асуулт даалгаврын түвшин тогтоох биш. Та бүхнийг одоо тодорхой уралдаан түнлэгэнд суйрлаад их сургуулийн босго тогтоож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тийм учраас та бүхэн яг энэ уран Монгол хэлний эсдийн ерөнхий шалгалтанд орж ирж байгаа уран зохиолын хичээлтэй холбогдох олон сонголтод буюу тестийн асуултанд хариулахдаа нэгт сурагчийн агуулгыг сайтар харах хэрэгтэй. Сурагчид ямар их зохиолууд орсон бэ? Сурагчид ямар дасгал даалгаврууд байна вэ? Сурагчид ямар онолын ойлголтууд байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй. За мөн сурах бичиг сургалтын хөтөлбөрт туссан уран зохиол шинжилгээ ойлголтуудыг анхаарч харах хэрэгтэй. Ямар уран зохиол шинжилгээ ойлголтыг одоо ерөнхий боловсролын сургуулийн хэмжээд бүрэн дунд боловсролын хэмжээд эзэмшсэн байх ёстой вэ гэдэг зүйлийг асууж ийн гэсэн үг. Тэгэхээр дүр, баатар, орон цаг, орчин. За яруу найргийн хувьд бол айзам их шиг бадаг, айзам зүй их шиг зүй бадаг зүй. Жүжигийн зохиолын хувьд бол одоо тий жүжигийн баатрууд тайцл, гэрэлтүүл гэх мэт юм уран зохиол шинжилгээний суур нэр томьёонуудыг та бүхэнд одоо бүрэн дунд боловсролын хэмжээнд эзэмшдэг. Үүнийг бас эсдийн ерөнхий шалгалт та бүхнээс асуудаг гэсэн үг. За гуравт нь яг их зохиолын хам сэдвийг задлан шимжилсэн олон сонголт бүхий даалгавар буюу тестэнд хариулахдаа тэр хам сэдвийн ямар төрлийг та бүхнээс асууж байна. За мөн их зохиолын ямар ишлэлд орж ирсэн байна вэ гэдгийг анхаарч харах хэрэгтэй. Тэгээд тухайн хам сэдвийг яг их зохиолын ишлэнд бүрэн гүйцэд илэрхийлж чадаж байна уу гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болно. Тэгэхэд бол та бүхэн одоо өмнө дурдсан болон сургалтын хөтөлбөр сурагчид тусгасан тэр хам сэдвийг тодорхойлох задлаг одоо асуултуудыг тогтоож одоо тавьж асууж үзэх хэрэгтэй. Тэгэхээр түүхэн хам сэдв нь бол түүхэн баатар, түүхэн орон, түүхэн цаг, түүхэн нөхцөл байдлаар илэрдэг. Тэгвэл түүхэн хам сэдвийг энэ ишлэлийг илэрхийлж чадах уу гэж асуух хэрэгтэй болно гэсэн үг. За мөн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь одоо эсдийн ерөнхий шалгалтын хэлбэр маань олон сонголт даалгавар буюу тест байдаг учраас хам сэдвийг одоо энэ тестийн агуулгад оруулж ирж байгаа. Гэхдээ их зөнхөд энэ хам сэдвийг тодорхойлох асуултууд маань бичгэн байдлаар бичгээр хариулдаг гэдгийг та бүхэн бас анхаарч үзэх шаардлагатай байна шүү. За тэгээд дөрөвт нь бол энэ эсдийн ерөнхий шалгалтанд бэлтгэхдээ мөн эсдийн ерөнхий шалгалтыг өгөхдөө цагийг сайтар тооцох хэрэгтэй байгаа. Ихэнх одоо гүйцэтгэл муу байгаа тохиолдолд цагтай холбоотой байдаг. Тэгэхээр нийт одоо 44 даалгавар, 42 даалгавар орж ирлээ гэхэд өгөгдсөн цагийн нэг даалгаварт хэдэн минутыг зарцуулах вэ? Эсвэл бэлтгэхдээ тий шалгалт олт над 3 сар, 2 сарын зай байна. Би тогтмол өдөрт хэдэн цагаар бэлтэх вэ гэдэг цагийг сайтар тооцох хэрэгтэй. За энэ тогтмол давтлага одоо хичээл сургуульд хийгээд 50 сэтгүүл зүй бүрдүүлж энэ шалгалтыг өгөх нь одоо өндөр гүйцэтгэлийг авчирдаа гэдэг та бүхэн бас санах хэрэгтэй байгаамаа. За тэгээд та бүхний шалгалтанд амжилт хүсье. Анхаарал хандуулсан баярлалаа. За та бүхний эсдийн ерөнхий шалгалтанд амжилт хүсье. Анхаарал хандуулсан сонсонд баярлалаа.